намайг галт гэдэг. Би бол зураач мэрэгчлээ. Тэгээ хүүхдийн уран бүтээллээр юу голцоо дагнаж зураг хийдэг. Миний аав чинь зураач хүн байсан л да. Миний аав болохоор одоо хойнд хуучнаар зөвлөлт холбоод улсын Строгановын дээд сургууль өвдөр урлагийн дээд сургууль төгсөөд урчууд дэвлийн хороо улсын үлсэн чимээлийн газар ажиллаж байсан. Тэгээ бага бахаас аавынхаа хажууд одоо ингэ зургийн одоо будгийн өнөр үнэлдэж тэр урчууд дэвлийн хорооны танхимаар гүйж одоо ингэж одоо урлагтай их уран зурагтай ойр үлссэн баг. Тэгээд одоо аав маань бага бахаас л ингээл одоо нэг тал нь ингээ хэрэгэлцсэн, нэг тал нь хоосон цааснууд чаад ингээ овоолчдаг. Тэгээд харандаа баллуур одоо дуусаагүй будаг тэрийг авчираад ингээ төгчнө. За миний хүү энийг зураад цаасан дээр юу хүснээ зураад ингээ тоглоод байгаа. Ингээ өгчдөг гэсэн. Тухайн үед чинь тэгэл юу дуртайгаар зурдаг байсан дөө одоо тэгэл нөгөө хүсэл мөрөөдөл бүх юм чил одоо цаасан дээр будаг. Байн байлдаан одоо тэгэл баатарлаг зөрөгтэй одоо ихтэй хүүхдийн юу гэсдэггүй. Тэгээд хамгийн гол бас нэг уран мөсөн болохоор аав маань бас ингээд дагуулж яваад ийм хүүхдийн ертөнцөд жил болгон одоо хүүхдийн зургийн уралдаан зохиогддог гэсэн. Тэр уралдаанд нэг дагууллаад 2-3 жил бас орсны дараа хүүхдийн ертөнцөд 83-г үзэсгэлэн дээр 2 дугаар байранд шалгараад. Тэгээд нөгөө Цэдэн бал Пилатовоос чинь одоо бүр юм тэвэр дүүрэн их том бэлэг авчлаа тухайд. Тэгээд тэр дотор ч одоо хүүхдэд тоглоом, зураг бичих хэрэгсэл, хичээлийн хэрэглэл бүр ингээ үздэг юм слайд хүртэл ингээ байсан. Тэгээд бүр тэвэр дүүрэн тийм том бэлэг авсан учраас тэрэндээ урамшаал. Одоо тэр их бас нөлөөсөн баг л гэж боддоо шүү дээ. Ер нь багасаа их хүүхэлдэйн кино их үзэх дуртай. Тийм хүүхэлдэйн кинод одоо ч ер нь үзэх дуртай. Хүүхдүүдтэйгээ нийлэл үздэг. Тэгээ ер нь хүүхэлдэйн кино хий гэсэн мөрөөдөл ерөөсөө бол бага багаас л одоо явж исэн. Дээлийн ханзартал барилдаж өссөн эрүүл чирэг Монгол хүүхэд дэлхийн дэвжээнд алдраа мандуулах тэнхээтэй самбаатай Монгол хүүхдээ. Ер нь баяртай байлгүй яг хөө ээж маань одоо тухайн үед чинь тэгээ одоо аавынхаа мэргэжлийг өгүүлж авч ингээд их дуртай баяртай байсан. Тэгээд одоо аавынхаа мэргэжлийг өгүүлж авна гэд зураач болох одоо хүсэл мөрөөдөлтөд автаад тэгээ одоо тухайн үед аавгах одоо соёлын гавь зүтгэлтэй маркийн артнаа үзэг миний аавах юм зураач одоо тэр ахтай одоо хандж ирсэн. Тэгээ тэр ах маань одоо ингээд дэмжиж тэгээд одоо төрслөг урлагийн сургуульд орох одоо тэр зам чигийг одоо зааж өгöd. Тэгээд төрслөг урлагийн сургуульд одоо уран дарахны ангид инхтэй багш одоо уралдаанд орсон уулзаж төгсөжсэн. Тэгээд сургуулаа төгсөөд одоо Арднаа узрах маань одоо Монгол марк компани одоо захирал хийжсэн. Тэгээд маркийн зураачаар одоо тухайн үед намайг одоо ингээд авч одоо ажил хөтөлбөрийн гараанд анх одоо ингээд хөл тавьчихсан, оруулчихсан юм байна. Тэгэл ерөөсөө дуртай байна гэдэг чинь ерөөсөө хамаг юмний л одоо ихлэл болтгол юм шиг л тий. Одоо тууштай байх юм одоо тэр дуртай байхаас үүдэлтэй л одоо тэгэл шантрахгүй л явж байгаа. Тэгээ зурагч нь одоо дотроо бас олон төрөлтэй л байдаг л да. Одоо уран зураг, график зураг, одоо хар зураг гэл одоо нэг эмч дотроо шүдний бөөрний гэдэг шиг адилхан. Тэгээд би болохоор
яг нөгөө чимэглэлийн талдаа одоо ингээд холимог техникээр одоо гэж байна. Тэгээ нөгөө тэгэл бас л нөгөө хүүхэлдэйн кинотай л холбогдно л доо. Тэгээд тэр маань одоо их дуртай байсан болохоор одоо тэрнийг ажил мэргэжил болгоё. Тэгээ одоо би хүүхэлдэйн кино дуртай, хийх дуртай гэд одоо бас амьдралаа хийж болохгүй. Тэгэхээр одоо бас яах вэ гэж бас их бодож байгаад аргаа болдгол юм бэл л дээ тухайн үед. Тэгээд төрөм соголоо байгуулад тэгээд хүүхдэд ер нь хүүхдийн чиглэлийн хүүхдийн сонирхлынхын дагуу яг тэр хүүхдэд өгөх гээд хэрэгтэй мэдээллүүдийн одоо өгье гэж одоо тэгж одоо санаад тэгээд олон улсын байгууллагуудад одоо ингээ хандаад төсөл бичээд тэгээд одоо анхны ажлуудаа ингээ авч ичсэн. Тэгээд тэр үед бол одоо манай бас маркийн зураач ах Цэнгэл ах маань бас их нөмөрнүүд тус дэм болж илоо. Тэгээд тулгаа дүү, бэлгүүн, хангал гээл дүнэртэй нийлэл. Тэгэл хэдүүлээ хүүхэлд анхныхаа хүүхэлдэйн кино тоглолтуудыг хийчихсэн да. Хүүхдүүдээ та нар шүдний хороо гэж юу байдгийг мэдхүү. Тэгвэл би танарт ярьж өгье. Хараач, өнөөг шүдний хороо явж байна. Тэр хоёр их өсөж ядарсан байгаа биз? Энэ хоёрын нэгийн тойрол нөгөөх нь хорхоо гэдэг юм. Тэд амттай амдаа чихэр идэж зөөлөн шүдэн гэрт амьдрах дуртай. Тэр хоёр хайж байсан зүйлээ олчих шиг барлаа. Анхнаасаа л одоо хүүхдийн одоо мэдлэг боловсролд хүүхдийн хэлээр одоо хүүхэлдэйн киногоор нь хүүхдийн ном зохиолоор нь хүүхдийн зургаар нь одоо хэрэгтэй мэдээллийг олгоё гэсэн зорилготой байгуулагдсан. Ийм одоо төрөмс соголох. Тэгэл тэр одоо юугаараа зөндөө олон бүтээлтэй амжилттай сайн яваа. Ер нь аливаа зүйлийг ажиглаж одоо энийг нэг хийх юмсан, ийм зурчилсан гэд эхлээд сэтэл эхэлж төрөн шүү дээ. Тэгэхээр эхлээд сэтэл төрсний үндсэн дээр одоо тэр мэдрэмжээ одоо зургийнхаа өнгө одоо төрсөлтөд оруулж хийн л дээ. За яг тухайн зураг бүр янз бүрээр л одоо илэрхийлэгдэнэ. За ихэвчлэн бол одоо энэ хүүхдийн одоо тэр гинэн цайлган томоогүй одоо хүсэл мөрөөдөнтгий энэ өрөвдсөн үеийн зан чанаруудыг бас ингэж гаргахыг хүсдэг. Тэгээд нөгөө хүүхдийн өөрийнх нь одоо тэр аран шингууд одоо гүйж байгаа, харайж байгаа, сахилахгүй байгаа, тоглож байгаа ийм эмоцтой аран шингуудыг илүү гаргахыг зорддог. Тэгээ ер нь бол хүүхдийг одоо хүүхд наснд нь яг хүүхдээр нь ингэж чөлөөтөө ингэж байлгаасаа л гэж боддог та. Тэгж бодож одоо ерөнхий утга санаа агуулга нь одоо тэр тал руугаа чиглэдэг гэх юм уу та. Тэгээд одоо чөлөөтөө одоо хүүхд насндаа одоо гоё тэ сахилахгүй үедээ сахилахгүй та тоглох үедээ тоглоод өсөж чарайх үедээ өсөж чарайгаад одоо ийм байгаасаа л гэж үстэй. Тэгээд зарим нэг юм ингээ анзаараад хахад бас ингээ өр хүүхдүүдээ бас хитрхи их одоо ингээ шахах ч юм уу те. Одоо чи тоогоор тоо физикээр явах хэвээр олимпиадад орох хэвээр гэл ингээд тэр одоо хүүхд насны аж аргалтай үнд цагийг ингэж хасаж тэгээд одоо ингээд бүр ингээд нэг амьдралын одоо хүүхд насны баяр баясгалангуу тэгээд нэг унтарчихсан нүдтэй лиз зүүдсэн тийм хүүхдүүдийг араа бас чаа өвддөг шүү. Тэгэл одоо хүүхэд бол хүүхэд наснаа ингээ хөгжилтөө дэвшилтэй маш аж аргалтай байгаас гэдэг үндсэн дээр ерөнхийдөө л хүүхдийг яг тэр үеийнх нь одоо харан шингаар л одоо ингэж хөгжилтөө маягаар зурхыг хичээдэг. Тэгээ нэг зурагтаар бас нэг мэдээ үзээд сууж байхдаа нэг 2-3 жилийн өмнө Орос Украины дан тэр улс төр юу ч одоо надад юу хамаа байхгүй л дээ. Тэгээд тэгтээ одоо тэр Украины далбаа ингээл ажиглаа харж ирсэн. Дээр гисэнхэр өнгийн тэнгэр шиг доор нь шар өнгөтэй одоо цэцэг тал шиг ингэ санагдаад. Тэгээд тэрнээс ингээд үүдээд бас нэг имзэглэл төрсөн. Одоо тэр за одоо энэ хоёр орон дайт чинь тэр улс төр мөн чахав. Өөрхий одоо тэр одоо цэлмэг тэнгэрийн доор тэр шар одоо тал дээр гүйж харайж явах хэвээр тий мөрөөдлөө одоо ингээд яагаад баярлж хөөрч
ингэж явах хэвээр хүүхдүүд маань одоо ингээд эцэг ихэн дайнд одоо өгдүүл яан те. Одоо тэгээд тэгрээд тийм нөхцөлд одоо ингээд сэтгэлтэй маш том гонигтай, уйдгартай одоо юм муу хард дурсамжтай ингэж үлдэнэ. Тэр хүүхдэд одоо тэр тэнгэр ингэж цэнхэр харагдах болов. Тэр сайхан шар цэцгэн тал одоо ингэж ийм гоё тод өнгөөр харагдах болов. Ингээ бодсон чи бүр нэг юм эмзэглэл төрсөн тухай үед. Тэгээд за одоо Монгол орнд маань харин сайхан тайван улс юм да одоо ингээд алтан шаргал цэцгэн дээгүүрээгүйгээд мөнх тэнгэрийнхаа доор ингээд мөрөөдлөө нисгэж одоо ингэж байх хацтай хөвгдөд байна гэд. Тэгж бодсны үндсэн дээр тэр нэг цаасан шуугээ зураг зурсан. Тэр зураг маань одоо ерөөсөө илүү тутам байхгүй. Тэгэл ерөөсөө дээр нь хүүхд тэнгэр, доор нь шар цэцэг талд ингэж цаасан шуу хөргөд гүйж байгаа. Тийм зураг байна. Цэцлэн маань ерөнхийдөө нэг 4-5 хэсгээс бүрдэж байгаа. Одоо эхний хэсэг бол одоо Монгол улсын гавьт багш, хөгжмийн зохиолч, хүүхдийн хөгжмийн зохиолч Батуул Дахин маань одоо дуу холбоостой ийм зургнууд байгаа. QR код уншуулад одоо дуугаа сонсонгоо одоо нотыг үзээд, зургийг үзээд ингээд саатан одоо үзэхээр ийм зургнууд байгаа. Тэгээ наан байрлах одоо энэ шилэн одоо үзмэр дотор бол миний хийсэн одоо дизайны ажлууд байна, номын ажлууд байна. Мөн маркийн зурсан ажлууд байна. Маркийн их зургнууд бас байна, марк байна. За тэгээд дараагийн хэсэг нь бол одоо Монгол хүүхэд одоо сүүлд одоо энэ Монгол хүүхэд үзсэн зориулсан Монгол хэм маягтай, Монгол зургийн одоо элемент орсон, чимэглэлийн зураг орсон. Одоо ийм зургнууд маань одоо ингээд үргэлжлэнэ. Тэгээд энэ дэлгэцээр бол одоо миний хийж бүтээсэн одоо анимашн, клип, клипүүд, хүүхдийн кино сургалтууд, жижиг богино хэмжээний одоо контентууд, мөн одоо рекламнууд энэ одоо гарна. Тэгээд хамгийн төгсгөл хэсэгтээ бол одоо миний аав бол зураач хүн байсан. Одоо тэгээд жоо дурсамж хэсгийн одоо зургууд бас байгаа. Нүцгэн жаахан наснаасаа хүлгийн нуруунд дарцгалсан нүүдэлчин удмын хүү би нүүрэндэн гэрэлтэй нүдэндэн галтай Монгол хүүхтэй. Хүн ер нь маш их мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж боддог. Замбраагүй бүр мөрөөдөх, хязгааргүй мөрөөдөх хэрэгтэй гэж боддог. Тэгэл мөрөөдлийн чиглэлтэй зурглууд л ер нь гол төлөв байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шүү дээ. Тэгээд ер нь хүн ерөөсөө хизээш муу юм мөрөөддөг, дандаа сайн сайхан мөрөөддөг. Тэр хүсэл мөрөөдөлтөд хүрэхин тулд одоо хүн аргаа олдог гэж боддог. Тэгээд хүн юу хүснэ үү? Одоо ялангуяа хүүхдүүд бол маш их зүйл мөрөөдөөсөө гэдэг. Мөрөөдөлтөд зургнууд л их байна да. Ер нь л уран бүтээлч усууд чинь бас нэг юу байна л да, онцлог байна л да тий. Өөрөө төвлөрч хийхэд бол ер нь их ганцаардж ижил хийдэг штэ тий. Зураач нар ихэнх нь тий. Тэгээд намгүй морчинт л юм тий. Тэгээд өөрөө нэг тэр зурглуугаа орчих юм бол тэгэл баг өөрөө сэтгэл зүгөө удирдах биш. Одоо өөрөө бие удирдуулал явчих штэ. Тэгээд галзуу солиод тэр шиг болол явчих. Одоо яруу найрагч хүн бол одоо шүлгээр илэрхийлдэг тий. Хөгжмийн зохиолчд бол хөгжмөөрөө одоо дуугаараа одоо ингээд хин нэгэнд одоо ингээд хүргийг гэсэн үгөө одоо ингээд илэрхийлж хүргэж болдог. Тэрнтэй адилхан мөн адил бас зургаар
одоо хүүхдүүд маань ийм байгаасай гэдэг ч юм уу. Одоо Монголын хүүхдүүд маань ингээд гоё байгаасай. Ийм ингэж өсөж хүмүүжээсээ өв соёлоо одоо ингэж дээжлээсээ гэдэг үүднээс бас хийсэн юм бас зөндөө байгаа л та. Тэгээ өв соёлоо дээдлээ. Монголчуудын цээрлэх ёсгой анимашн юмнууд бас бий. Бидний баг үеэс л одоо монголчуудын одоо аман өв соёл болох одоо цээрлэх ёсоор одоо бидүсийг одоо өв дээдс маань ингээ хүмүүжүүлж ирлээ шүү дээ тий. Одоо эмээ өвөө маань аав ээж маань одоо ингээд ингүүл тэгвэл ингэн гэл одоо юм одоо цээрлэж одоо тэрийгээр одоо бидрийг ухаажуулж одоо хүмүүжүүлж исэн. Тухайн үед одоо яг одоо мод хуглуул одоо гар хөлн хуграмж гэдэг юм уу жаахан мухар сүсгийн маягтай байсан боловч тухайн үед хүүхдийг жаахан айлгадаг байсан боловч том болоод ингээд бодохоор бол эргээ бодохоор энэ нь бол хүүхдэд одоо маш сайн зөв хүмүүжил олгодог байж тухайн үед одоо хүүхд байхдаа айгаад өсчдөг том болоод энэ чинь байгаль орчноо хамгаалах гэж ингэж исэн байна. Энд чи одоо ийм учраас одоо ингэж исэн юм байна гэдэг учрыг ойлгоод ирэхээр бол одоо их зөв одоо явжээ өв дээдсэн маань их ухаантай их зөв сайхан хүмүүжүүлж явжээ л гэж бодогддог. Тэгээд энэ цээрлэх ёс юу н хэрэгтэй юм байна. Монголчуудын аман өв энэ маань одоо ингээд сүүлийн үед юу мартагдах, хаягдах одоо ийм тал руугаа явчлаа гэж одоо бодоод тэгээд цээрлэх ёсны талаар юу судалж эхэлсэн. Ингээд судлаад ном одоо сэтгүүл янз бүрийн юмнаас судлаа. Тэгээд судлаач одоо эрдэмтэн улсуудтай бас нэлээд явж уулзаад за энэ нь бол их чухал юм байна гэдгийг ойлгоод ингээ явж байхдаа бол энэ Монголын цээрлэх ёс бол ер нь маш хэрэгтэй юм байна гэдгийг бүр улам илүү их ойлгож авсан л та. Монголчууд бол одоо хүнтэй харьцахдаа, амьтантай харьцахдаа, байгаль орчинтой харьцахдаа, эд юмстай харьцахдаа өөр нэг гэсэн тэгж аягтай байсан. Тэрнийг дагаад цээрлэх ёс байсан. Энэ одоо тэгж аягаа цээрлэх ёсоо ингээд өвлөөд уламжлаа сурцсан бол ерөөсө дэлхийн хаанч утсан ямар ч одоо дипломат ёстой одоо зүрхгүй ерөөсө бүх юм явц зам нийцчихсэн. Одоо тэр эдэр нь одоо ингээд би судалгаа хийж явах явцад бол миний бүр гайхшлыг төрүүлжсэн л та. Тэгээ энэ бол маш их хэрэгтэй байна. Бидний өвөг дээдс ч одоо ямар ухаалаг одоо яаж хүүхдтэд хүргэх вэ? Тухайн үед жаахан айлгах маягтай хүргэж байна. Ирээдүйд бол хүүхдүүд нь том болоод юмны учрыг ухаардаг болоод ирэхээр одоо тэр цаг мөчид бол аль хэзээ тэр дадлыг зөв дадал хөвшлээ ингээд авчихсан. Тэр үедээ бол миний өвөг дээдс чи их зөв юм бидэрт сургадаг байжээ гэдгийг ин учрыг ингэж таньж ойлгодог болдог одоо энэ чиглэлээр бол маш их гайхамшигтай одоо ингэ санагдсан. Өшөө бас би ингээ юм дээрээс уншаа явж байхад бол бас нэг жишээ байна л да. Одоо Английн хатаан одоо 50-60 оны үед юм да. Одоо Монголоос ингээ төлөөлөгч ирнэ, ийм хөө ирнэ гэдэгт нь бодож исэн гэж байгаа. За энэ юусоо нэг зэрлэг нүүдэлч ингээ нэг харанхуй бүдүүлэг
одоо Монголоос хүн ирж байгаа ямар юм ирэх болдоо гэдээ яасан чи ерөөсө бүр ингээд тэр костюм парик юу бортон малгай энэ хүмүүс зүгээр айгүй гоё бүр цэмцгэр тэгээ бүр дипломат ёсыг бүр дээд зэрэгээр гүйцэтгээд өөрийнх нь төрлөх хэлээр яриад одоо ингээд явсан бүр гайхширсан гэж. Тий. Тэгээ тэр хүн болвол ерөөсөө яг тэр одоо дипломат ёс маш сайн сурсан даач биш. Одоо монголчууд угаасаа энэ дипломат ёстой энэ бидний одоо өв соёл одоо энэ тэгж аяг маань одоо явц цав нийцэж байгаа гол утга учир байсан болов уу гэж одоо би бодож ингэж юмнуудаа бас хийчихсэн. Их бахархаж байсан. Түрүү хэлсэнчлэн миний одоо энэ зургууд Монгол ах хөвд төрсөн, Монгол зургийн элемент орсон. Дээр нь нэмээд одоо шүлэгтэй одоо ингээд сундуу ах манай хүүхдийн зохиолч соёлын гавь зүтгэлтэн сундуу ах маань ингээд шүлгнүүд хийжсэн. Тэр шүлгнүүд маань одоо энэ хийгдсэн зургнуудаа илүү одоо тод том руу үзүүлэхэд бас их нэмэртэй. Тэрийг Монгол бичгээр буулгацсан. Монгол бичиг одоо энэ Монгол зураг одоо энэ юмнууд маань ямар гоё хоорондоо зохицдог тий ямар гоё өв соёл агуулгадтэй. Энэ бүгд одоо нийлээд ингээд нэг цогц юм болж байгаа. Зарим ихэнх зургнууд нь одоо дуутай. Тэгээд тэр холбоосоор нь дуугаа сонсоод тэгээд тэр зургаа үзээд Монгол бичгээр одоо тэр доор нь тайлбар Монгол бичиг мэддүүний яг доор нь тайлбар хийсэн. Нөгөө Монгол бичгийг хөрвүүлээд. Тэгээд үзвэл одоо энэ багаас одоо энэ өв соёлоо бас ингээд нэг удаа үзээд өнгөрцөн юм ч гэсэн их гоё таалагдвал тэг хүүхдийн сэтгэлээс юусаа гардаггүй шүү дээ. Тэгэл тэр нь ингээд ирээдүйд одоо ингээд бас магадгүй те одоо бүтээх тойрхын одоо их хүсэл тэмүүлэл давтуулах юм билүү. Монголоо үндснийхээ өв соёлоор бахархах одоо тэр юм нь одоо их нөлөөлөх ч юм уу. Одоо тиймэрхүү байх болов уу гэсэн тийм гордлоо ба. Одоо бол одоо нэг хүүхд рүү чиглэсэн одоо зургийн дугуулангууд одоо ийм бүтээлч одоо ийм сэтгүүг нь хөгжүүлэх юм нүүд бас нэлээд нэмэгдэж мөн одоо дэлхийн хавтгай болоод одоо сошиал ертөнцийн ч гэдэм үү одоо үзэх харах юмнууд одоо маш их болцсон байна. Хүүхдүүд одоо тэрнээс ингээ харж, дуурайж одоо суралцаж, бүтээж тэр тал дээр би өөртөө сэтгэл хангалуун явдаг. Өшөөч одоо улам гоё болоосоо тэр тусмаа ингээ Монгол гэсэн агуулга юмнуудаа бас их сайн мэдэж аваад тэрнийг одоо энэ хүүхдүүд бүтээл одоо юмдаа тойроод явуул бүр их гоё санагдана. Би бол ер нь хүүхдийг нөгөө нэг ингээ багаас нь одоо мэддэг олохоос илүү одоо гооцсон боловсрол хичээлүүд төлхөөроосоо гэж боддتي. Уран зураг тэгээ бие бэлтрэн хөгжүүлэх спорт одоо тий биеийн тамирын хичээл тэгээд мөн одоо энэ Монгол одоо их оронч зан төлөвшүүлэх одоо нэг хүмүүжил тал дээр нь одоо ингэж бага анги нь бол нэлээ төлхөө ингэж яваад тийм төрлийн хичээл бол уран зохиолын хичээл, монгол хэлний хичээл, одоо энэ уран зургийн хичээл, зургийн хичээл тий ийм одоо гооцон мэдрэмж одоо авах. Одоо ийм хичээлүүд нь төлхөөроосоо эцэг эхчүүд нь одоо энэ дээрээс илүү их сайн анхаараасаа гэж боддог. Хүүхдүүд ингээд зураг зураад юм бүтээгээд урлаа зуухад сууд сурдаг. Сууд сурсан хүүхд бол одоо бусад хичээлээ одоо ингээд ихний ба одоо цагаа ихсэн үүдүүдтэй өнгөрүүлээ те сууж ингэж хийж чаддаг болдог. Тэгэхээр бол ингээд ер нь альва юмд ингээд харьцаж хандгаж гисэн өөрийн үзэмж одоо гоо сайхны мэдэмж одоо багаас нь суудсан хүүхд бол бүх юм дээр одоо ингээд тэрийг одоо амьдралдаа хэрэгжүүлээд ашиглаад явах. Одоо тийм чадвар суучнаа л гэсэн.
мөрөөдлөө бас биелүүлэл яваад байгаа. Гэтэ нөгөө мөрөөдөл хязгааргүй, хүсэл хязгааргүй чинь тий. Цаашаа өссөн ингэчүүл бас гоё юм уу? Тэгчүүл гоё юм уу гэх. Ер нь одоо ингээд зураач хүний бас их давуу гол чанар болохоор бүтээлч сэтгэлгээ өгдөг шүү дээ тий. Тэгэл одоо ийм ингээ хийчихвэл яасан. Тэрийг тэгээ хийчихвэл бас гоё ч юм уу. Ер нь энийг ингэчүүл яадаг ингээл байнга л одоо нэг тийм бодолтой тэрийгээр хөглөгдөөл явж идэг. Тэгэхээр ер нь тэр юундаа хүрнэ гэж байхгүй л байх л та. Байнга л юм нэмэл мөрөөдөл гарч ирэл хийж бүтээх ингээл хүсэл давтаал. Тэг явж идэг болох. Хорхоо. Цорл. Нүд наатга. Цоо наатга. Амаугаад үгүй жаад би хайртай. Араас оён дандэртэйг тоглох сайхан байртай. Эрүүл шүдэ арчилдаггүй хүүхдийг хайдаг би. Энэ үхэндээ гэж хэлэхэд оосоос айдаг би. Бол онцгой гата фоторто билээ. Олон удаа намайг айдгаж байсан билээ. Ундаа шиклэ сосогийн аман зөндөө. Угаасаа миний хоол чихэр мөндөө. Хоол чихэр ундаа. Хорхоо цоорлоо эргээд одоо амны үндийн эрүүл мэндийн хүүхэлдэйн кино сургалтыг одоо Норвегийн тусламжийн байгууллагатай хамтарч одоо хийжсэн. Нэгдүгээр анги дээр бол ерөнхийдөө одоо ингээд одоо шүдэ яаж одоо зөв яах вэ? Одоо яавал одоо ингээд өвдүүл яах вэ гэдэг талаар нь одоо ингээд уран сайхны хэтрүүлэгтэй хорхоо цоорлоо эргээд одоо ингээд шүдэнд нь ороод үүрээ бариад гэрээ барьчдгаар хийсэн бол хоёрдугаар анги дээр нь бол монголчуудын бас л нөгөө өв соёл аман тэр амны үндийг одоо яаж цэвэрхэн байлгах вэ гэсэн ийм өв соёлын юмнаас ингээ оруулсан нараа бас онцлогтой юм байна. Хоёрдугаар анги нь болохоор монголчууд ингээ дээр үеэс ер нь шүдний өвчин гэж байдаг байсан. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө нэг өнөө л одоо идэж ууж байгаа юм байна. Одоо зан үйлтэй бас их холбоотой байсан байгаа юм. Одоо жишээ нь ингээд зуны цагт бол аараг, тараг, аарц одоо их сайн хэрэгэлдэг. Тэр нь бол ингээд ихсгэлэн болохоор амны хөндийн одоо ингээд шүлсийг ихээр ялгаруулдаг. Тэгэхээр бол нян үүрлэх одоо боломж нь бага болчдөг ч гэдэм үү. Мөн одоо эсгэрэх, хөөмөлөх, гуургийлах, хонь хариулахтаа одоо ингээд эсгэрэх тэг гүүглэх энэ төр ийм одоо юмнууд ингээд хийж, дуулж одоо ингэж одоо явахтаа бол амны одоо амны хөндийн одоо энэ булчингууд бол маш их сайн хөгждөг юм байна л да. Ингээ хөгжөхөөр зөв их завсар зайгүй их зөв тэгшхэн одоо ургадаг. Ингээ тэгшхэн ургасан одоо завсар зайгүй ургасан шүдэнд одоо ингээд нян үрлэх нь одоо болцоо их багтай байдаг. Одоо энэ талаар одоо хорхоо цоорл 2 дээр бол үзүүлдэг. Тэгээ одоо нөгөө хорхоо цоорл 1 дээр гарсан хорхоо цоорл 2 маань найзуудтайгаа дагуулад өшөөг авах гээд соосогийн амруу дахиад ороод тэгээд нөгөөх нь өвөөгийнхэн гэрт очиад аарц таргуугаад зарим найзууд нь одоо ингээд байхгүй болоод тэгээд нөгөөх чинь соосо хүн маань тэгээд одоо эсгрээд хөөмөлөөд уургайлаад ингэсэн чинь нөгөө хоёрыг ч одоо ингээд амар тайван суулгахгүйгээр одоо иймэрхүү байдалтайгаар ингээ үзүүлсэн байдаг. Яг хөө миний хийж байгаа юмнууд нөө хүүхдэд чиглэгдсэн. Тэгээ миний одоо энэ нэг хүргэж байгаа хүмүүс ч одоо хүүхдүүд учраас аюу урамтай ч хөөрхөн шүү дээ. Тэгэл үзүүлэн юмаа үзүүлэн тэгэл ингээл тандаал ярангууд чинь баярлж байгаа бол баярлж байгаа царай нүүрэнд нь ил. Айж байгаа бол айж байгаа царай нүүрэнд нь ил байх жишээ нь. Мэдээч одоо сэтгэл гарч иж одоо тэр сайн уран бүтээл төрнө те. Тэгээд тэр уран бүтээл нь тухайн хүний одоо юу бодож санаж одоо юу одоо хийснийг одоо ингэж ямар одоо сэтгэлийн хөдлөлөөр хийснийг одоо тэр бүтээл нь одоо илэрхийлж идэг байх ч үстэй ирэх байх хэмжээгээр тэгээд мэдээж одоо тэгээд тэр бүтээлүүдийн одоо ингээ хүмүүс үнэлээд одоо ингүүл одоо уран бүтээлчдэд маш их урамтай сайн л да. Миний хувьд бол нөгөө хүүхдүүд учраас тэгээ хүүхдүүд чи бас хөөрхөн штэ ерөөсөө. Тэгээд хүүхдүүд маань одоо их сайн үнэлж байгаа л гэж боддоо штэ намайг тий.
Тэгэхээр одоо маш их хөвсөл мөрөөдөлтэй байгаасаа тэгээд одоо бүх юм одоо өмнө одоо нээлттэй шүү дээ. Одоо тэгээд сурыг бол одоо багш нь одоо байж гэн YouTube биш сайхан багш байна, онлайн багш байна, сургууль соёл нь нэгдсэн байна. Дээрээс нь технологи юмнууд нь хаанаас захиад ингээд авчиж болохоор байна. Тэгэхээр одоо бүх юм ингээд чөлөөтэй. Гол нь ингээд их бүтээл сэтгэж ингээд арай өөр ингээд сэтгэж өөр одоо юм ингэж гаргаж ирвэл гоё баг. Тэгээ үндснийхээ нэг бас өв соёлыг бас ингэж дэлгэрүүлж үлдээж явал гэж боддог.